засгийн чуулга уулзалт өнөөдөр одоо сорилт сургамж шийдэл гэсэн хүрээнд явагдаж байна. Тэгвэл яг одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд та бүхэнд ямар сорилт авчрав? Эндээс ямар сургамж авав? За 25 жилийн одоо хугацаанд монголчууд одоо маш их хэмжээний одоо тийм одоо шийдвэрүүдээ гаргаж ингэж ирсэн. За өнөөдөр бол тэр сургамж одоо ерөөл 25 жилийн хөгжлийнхаа одоо загварт хөгжлийнхаа одоо үр дүнд одоо өнөөдөр бид нэр сургамж авч байна. За мэдээж одоо энэтэй хоёул сорилт бидэнд тулгарч байна. Шийдэл гэсэн. Зүгээр энэ нэр бол одоо үнэхээр бас их зөв юм нэр байна гэж бодож байна. 25 жилийн хугацаанд монголчууд бол их зүйлийг хийж бүтээсэн. Тэрнийг бол бид үгүйсэх аргагүй. Жишээлбэл одоо 1990 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1000 Америк доллар байсан бол өнөөдөр 4000 гэдэг чинь 4 дахин өссөн. Тэгэхдээ өнөөдөр бас 4 дахин энэ 26 жилийн хугацаанд 4 дахин өссөн гэхээр бас одоо тийм чамлалтай үзүүлэлт. Жишээлбэл дэлхийд хөгдөөрөө тэргүүлж байгаа Катар гэдэг улс бол одоо энэ 30 жилийн хугацаанд 100 дахин өссөн байдаг. Энэ утгаараа бол Катар улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 125,000 орчим одоо доллар болж штэ. Тийм учраас бол Монгол бол 4,000 орчим байна гэдэг бол их чамлалтай. Тийм учраас бол Катар юм уу Америкийг бид хойноос нь хөгжих тухай ойлголт бол байхгүй. Бид яаж хөгжих вэ гэхээр одоо өнөөдөр маш их эрдэнэтэй хөгжлөө бол их том бодтой харах хэрэгтэй. Ирээдүгөө маш том амбицтай харах хэрэгтэй. Хойноос нь хөөж биш, ухтаж одоо хөгжих хэрэгтэй гэсэн ийм л одоо зүйлийг хэлэх байна. Тэгэхээр яг та бол өөрөө Тэс Петролиум компани үүсгэн байгуулагч байгаа. Өнгөрсөн хугацаанд газрын засны салбарт нэлээд том сургамж авахар салбар болсон. Нүрс ханш одоо юу гэдэг чинь газрын засны ханш огцом унсан энэ нөхцөл байдал танаа яг энэ нефт үйлдвэрлэл, энэ нефт импортлог компанийн хувьд ямар бэрхшээл боломжийг авч ирэх нэг талаас. За нэг талаасаа бол нефт бүтээгдэхүүн өнөж байгаа нэг том боломж авчирч байгаа. Хоёрдугаарт бол юу гэхээр Монгол төгрөгийн ханш маань одоо маш их унж одоо өндгүүдэж штэ тийм ээ. Өөрөөр хэлбэл Монгол төгрөгийн ханш тогтвортой байсан бол Монголын одоо эдийн засгт их бодит их том хувь нэмэр оруулах байсан. За нефт бүтээгдэхүүн нь одоо Монголын хилээр орж ирэхэд ямар нэгэн татвар авдаггүй тохиолдолд бол нэг одоо литр бензин бол 1000 орчим төгрөг болох боломжтой. Өнөөдөр одоо гайлын татвар нэмэгдсэн үртгийн албан татварыг онцгой татваруудыг авч байгаа штэ. Өөрөөр хэлбэл татвараа зохицуулж байгаа, төсвөдөө мөнгө авч байгаа. Ер нь бол цаашдын чиг хандлага бол одоо энэ хэмжээнд байх бол одоо бол 39 доллар одоо өнөө өглөөний байдлаар нэг баррел одоо WTI гэдэг одоо тэр тосны хэмжээ бол 39.8 доллар байна л да. Нэг баррел нь. Тэгэд ингээд үзэх юм бол нэг 35-аас 40 хооронд одоо хэлбэлзэн гэж хэлж байгаа. Тэгээ энэ одоо юутай холбоотой ингээд ийм улд үүсэж байгаа нэхэд за улс төрийн шалтгаантай юмуд байгаа л да. Оросд одоо тавьсан хор гарах хэмжээтэй холбоотой юм байна. Хоёрдугаарт бол Америкт бол занрын хувьсгал гэж одоо их том ажил хийгдэж. Америк бол дэлхийн хамгийн том импортлогч улс байснаа хамгийн том экспортлогч улс болж байна шүү дээ. Занрын хувьсгалын үр дүнд Америкийг айл болгонд $500 одоо үр ашиг одоо өгч байна. Тэгэхээр зэрэг дэлхийд бол энэ одоо бизнесийн хуваарлал тэнцвэр бол одоо өөрчлөгдөж байна. Ер нь бол цаашдаа бол газрын тосны үнийг энэ хэмжээнд байх юм хандлагатай байна. Ер нь одоо тэгэхээр яг энэ газрын засны хувьд одоо төрөөс нэг үн тогтоожуулах хөтөлбөрийн хүрээнд нефт импортлогч компаниудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн нэг талаас. Нөгөө талаас бас яг энэ шатхууны үнд буулгах тухай асуудал нэг хэсэг нэлээд хурц яригдж байгаа. Шатхууны үнд одоо юу гэдэг чинь жижиглэнгийн үн дээр бол бууж эхэлсэн шүү дээ. Яг тэр үед одоо миний санаж байгаагаар яг энэ нефт импортлогч компаниудын ашигт ажиллагаа 2-оос 3 дахин нэмэгдсэн гэсэн ийм мэдээллийг өгч байсан. Яг үнэхээр ашигт ажиллагаа тэгж нэмэгдсэн үү? Ашигт ажиллагаа бол тэгж нэмэгдээгүй лээ. Тэр бол хоос нь тоо. Тийм юм бол байхгүй. Өдөр тутам бол Монгол төгрөгийн ханш унжсэн. Тухайн үед бол зах зээлээс Монгол төгрөгийг худалдаж аваад Монгол төгрөгөө доллар худалдаж аваад долларыг худалдаж аваад одоо өөрөөр бензин оруулж ирээ худалдах юм бол одоо одоогийн одоо байж байгаа тухайн үед одоо нэг одоо литр бензин 1640 төгрөг байсан бол 1000 одоо 2000 орчим ч юм уу 1600 1800 орчим төгрөг л болох байсан л да. Тэр утгаараа бол нефтийн салбарт бол үн тогтворжуулах хөтөлбөрийг бол би тийм их оновчтой зөв одоо арга хэмжээ шийдвэр гэж ерөөсө боддоггүй. Зах зээлийн зарчмаар тэрийг орхицсон бол яг 300 төгрөгөөр нэмэгдэн эргээд буцаад өнөөдөр энэ хэмжээнд ирж байгаа. Тэр дундаас одоо их хэмжээний одоо улсын нөөцөөс одоо 1.2 тэрбум орчим одоо тэнцэх хэмжээний долларыг одоо
нефтийн эмчилгээ компаниуд өгсөн тийм мэдээлэл бол байдаг. Тэрийн ярьцлагын өмнө тайлж исэн ажил дурын яамнаас нөгөө нефт боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийн сонгуульчлал тендерийг зарлаад байгаа. Энд бас танах материал өгсөн гэдэг чинь яг энэ дээр одоо хөрөнгө оруулагч нар үндэсний консорциум оролцсон нь ч гэдэг юм уу те. Яг энэ төсөл маань өөрөө 1.3 тэрбумын хөрөнгө оруулалт шаардна гэсэн мэдээлэл. Танай хувьд одоо яг ямар нэгэн компаниудтай хамтарч оролцож байгаа юу? Одоо энэ тендерт оролцох сонирхол юу байна? Тэгэхээр ер нь бол 1.3 тэрбум долларыг босгож ирээд монголчууд өөрөө барихт бол их төвхтэй л дээ. Зүгээр мөнгө босгож болно тийм ээ. Одоо өнөөдөр бол гадна дотны зах зээлээс мөнгө босгох бол тийм их одоо хэцүү асуудал шалтсан. Ер нь бол бор өндөрт газрыг сонгодог хувьдэр бол юу гэхээр тэр цаашаага дорнотоос авах юм уу одоо дорногоос авах одоо түүхэдтэй ойртуулж яах гэж би ойлгож байна л да. Тэгэхээр бол нэг үйлдвэр байснаар бол Монголын хэрэгцээг бол хангахгүй. Нөгөө л монопол байдал бий бол. Тийм учраас миний бол бодол бол юу гэхээр Дархан уул аймагт одоо хийхээр бэлэн төсөл нь байж байгаа шүү дээ. Тэртээ дөрвөө нефтийн үн бол цаашдаа ер нь өсөхгүй ийм хэмжээнд 2-1-6-7 жилийн хугацаанд байгаа энэ тохиолдолд бол тэр Дарханы үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Хооронд нь өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тийм ээ. Юуны борон дэрийн үйлдвэрийн хувьд бол яг энэ санаа нь бол гоё. Сайхан одоо турваагаар татчихэрнэ гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол зарим цооногоо өрөмч амжаагүй байгаа шүү дээ. Одоо бол Монгол улсын хэрэгцээний хэмжээний нэг түүхийн нефтийг одоо олборлож байгаа шүү дээ. Тэр түүхийн нефт маань бол юу гэхээр одоо 76% нь хятадын талын одоо орлого болчихж байгаа. Монгол бол 24% авч байгаа шүү дээ. Тэгэхээр бол цаашдаа өрөмдөөгөө байгаа цооногийг өрөмдөөд тэгээд турваагаар татчраа хийнэ гэдэг бол их урт хугацаанд шаардлагатай гэж ингэж ойлгож байгаа. За миний ойлгож байгаагаар бол бэлэн төсөл бол Дарханд байна. Ийм учраас өрсөлдөөн үүсгэх нь явах нь бол цаашдаа Монголд одоо үр ашигтай илүү гарсныгаа хятадын зах зээл рүү гаргах боломжтой гэж бодож байгаа. Тэгэхээр яг петролиум компанийн хувьд одоо илүү магадгүй бизнес чиглэлээр хэтэрхийг үнэлгээ орсон асуултын хувьд уучлаарай. Яг одоо хэдэн одоо шатны төгөх станцтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлд одоо эзлэх хувь маань хэр байна? Яг энэ талаар мэдээлэл өгөөч. За зах зээлд эзлэх хувийн хэмжээ бол бага л да. Тэг бага. Зүгээр ер нь бол штесийн хэмжээгээр бол одоо нэг дундаж компанид орно. Одоо манайхд бол үндсэндээ нэг 64-5 орчим шатны төгөх станц орж байна. За энэ бол ямар нэгэн ховчилж аваагүй өөрснийхөө гараар бий болгож барьж байгуулсан Монгол улсын хэмжээнд бол 7 одоо нефт агуулах ажилдаг. За нефт агуулгахдаа шатхуун аваад 60 одоо 5 шатхуун төгөх станцаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсад одоо шатхууны үний одоо өөрөөр хэлбэл өрсөлдөөнийг бий болгох, шатхууны нэг хямдруулах энэ чиглэлд бол одоо бас манай компани бас бодтой хувь нэмэр оруулж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Бид нар бол тодорхой тийм баяр ёслолын үеийг тохиолдуулаад бүтээгдэхүүний хувийг хямдруулах одоо өөрөөр хэлбэл TIS карт гэдэг нэж тэр картыг авсан тохиолдолд бол гишүүнчлийн картыг аваад бензин авсан тохиолдолд бол бас нэг 50 орчим төгрөг тухайн үеийн хашаасаа үнэлгээнээс хамаарат хямдрах ийм боломжуудыг бол та сая яриандаа хэлж штэ ингээд нефтийн үнийг бол газрын төсний шатхууны жижигхэн үнийг аль бодиттой хэмжээнд хямдруулахад бол анхаарч ажилдгаа гэд яг түүхийдээ тэгвэл татаа авалтаа танахыг хаанаас авч ийн Оросоос авч ийн урдаас авч ийн эсвэл бүр цаана нэг Лукойлоос бас татдаг компаниуд ч гэсэн байгаа штэ. Ер нь бол одоо манай монголчуудын бол үндсэндээ нефтийн эмчилгээ компаниудын нэг 80-85% нь бол Орос нефт гэдэг компанитай харьцаатай байдаг. Ер нь бол Орос нефтээс л авахыг хичээдэг. Ягаад гэвэл урт хугацааны бол гэрэг хэлцэлтэй байдаг. Тухайн үеийн үнийн одоо шалтгаан одоо бас хямд болгосон тохиолдолд бол бас өөр компаниудаас Оросод одоо үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудаас авахын тохиолдол байдаг. За Монголын зарим компаниуд бол Өмнөд Солонгосоос зөөж байгаа тохиолдол байгаа шүү дээ. Евро 5 одоо стандартын нефт бүтээгдэхүүний. Тийм учраас монголчууд бол нефт бүтээгдэхүүний олон их үүсвэртэй болох ёстой. Олон их үүсвэртэй болж ээж одоо энэ нэг тийм хараат байдлаас гарах ёстой. Эцэст нь яг одоо нийт тэмдэр тушууны хувьд одоо асуухад Монгол улс одоо дотоодынхоо хэрэгцээг хангахуйц одоо шатхуун боловсруулах, нефт боловсруулах үйлдвэртэй байх ёстой маа гэж бодлого тодорхойлж байгаа. Таны хувьд одоо импортлогч хүний хувьд Монгол улс одоо дотооддоо өөрийнхөө олборсон нефтийг боловсруулах боломжтой гэдэгт та итгэдэг үү? Үнэхээр одоо монголчуудад нефт боловсруулах хуулийг барих хэрэгтэй. Харамсалтай нь одоо 26 жил бидний ярьж шүү дээ. Одоо ерөөсөө болдгоо. Тэгээд одоо ягаад болдгоо гэхээр зэрэг ерөөсөө бас нэг шалтгаанууд гардаг. За миний бодлоор Дарханд байж байгаа байгууллагаар төлөвлөжсэн нефт боловсруулах төрийн техник эдийн засгийн үндэслэл байлна, санхүүжилт нь байлна, газар нь байлна. Одоо дэд бүтсэн байлна байсан. Тэгээд одоо үндсэндээ энэ нэг зохицлын байдалд орсон байгаа. Энэ бол одоо байгуулах ёстой л гэж
Монголын хэрэгцээг хангахгүй ч гэсэн Оросоос энэ хямд шатхууныг авчираад нэрээд Гятадын зах зээл гарахад бол энэ бол нэмэн хүртэх шингэсэн бүтээгдэхүүн бол экспортын бүтээгдэхүүн бол. Тийм учраас бол нефть боловсруулах үйлдвэрийг бол би олныг байгуулах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа.